Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлцгийн бүгд найрамдах Польш улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч болон дагалдын яваа төлөөлөгчид нэр нь үл эмдэгдэх цэргийн өшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Мөн ерөнхийлөгч зогсолборын хүндэт зочны дэвтэрт Польшийн ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эрэлхэг цэрэг дайчдын мөнхийн гигэн дурсгалд гүн хүндэтгэл илэрхийлье. Өн эртний түүхэн уламжлалт харилцаатай Монгол Польшийн ард түмний найрамдал нөхөрлөл найрсаг дотны харилцаа өн мөнхөд мандан мадрах болтугай хэмээн бичиж үлдээлээ. Варшавтын маршал Юзеф Пилсудискийн талбайд байрлах энэ өшөөг Польшийн эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө ам өргөцсөн үе үеийн цэрэг дайчдын дурсгалд зориулан босгосон байна. Хөшөөнд энд эх орныхон төлөө амиа өргөссөн Польш цэрэг нойрсож байна гэсэн үгийг сэлжээ. Зогсолборын багнуудад харийн түрэмгийлэгчдийн эсрэг Польш цэргүүдийн амиа алдаж байсан түүхт газруудын жагсаалт байдаг. Зогсолборын гол хэсэгт мөнхийн гал асаж цэргийн тусгай хорооны цэргүүд хүндэт харуулууд зогсдог. Томоохон ой тэмдэглэлт үйл явдлын үеэр энд цэргийн өслийн жагсаалуулж төр засгийн удирдлаганд хүндэтгэл үзүүлдэг. Мөн гадаадын төрийн тэргүүн болон шинээр томилогдсон элчин сайд нар цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм байна.